За сайн бацхан уу эдийн шинжилгээнд туслаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Ойр дуулцааг удсан байна, сансан байна. Бүгдээрээ сайн сууцгааж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд эдийн NBA-ийнхаа шинэ үлрэлд бэлдээд бас YouTube сугаараа гоё контент оруулах гээд ингээд бэлтгэл ажлаа базааж байсан чинь өнөөдөр NBA-д маш том солилцоо болчлоо. Тэгээд та нарын чи харж байгаа бах. Anthony Towns, Julius Randle гэсэн одоо солилцоо ямарчсан болсон. Тэгээд би бол өөрийнхөө Facebook дээр бол ерөнхий постуудыг мэдээллийг оруулсан. Гэхдээ энэ бичлэгээр ямарчсан бүгдээрээ энэ драфтыг энэ солилцоог нэг жоохон задлаад ухаад нэг жоохон үзье гэж бодож байна. Ер нь эдийн цаашдаа бас эдис ранка гаргаад гой контент бэлээд хүргэнэ гэж ер нь бэлтгэл ажиллаа базаа гэж бас ингээ гоё болцсон байгаа үстэй. Энэ тэн ингээд бас юм хийгээд байгаа. За өнөөдөр болсон энэ айхтар том солилцоог бүгдээрээ ямар ч үсэн эргээд нэг харцгай мэдээлэл авч бас амжаагүй байгаа хүмүүс бас байгаа болоо гэж бодож байна. Тэгээ ерөнхий солилцоо маань бол Anthony Towns Нью-Йорк Knicks-д очсон. За Minnesota Timberwolves Julius Randle болон Donte DiVincenzo. За тэгээд 2025 оны драфтын 1-р тойрог ирэх. Энэ нь болохоор Detroit Pistons ирэх байгаа. Нью-Йорк Knicks Detroit-оос авцсан байсан. Ийм эрхийг авж байгаа. За мөн дээрээс нь Charlotte Hornets орж ирж байна. Энэ хоёрын солилцоог одоо боломжтой болох үүднээс одоо нэмэлт баг шаардлагатай болсон байна. Ингээд Charlotte Hornets орж ирээд New York Knicks-ийн за бараг rotation байхгүй тоглогчтой хөгжлийн лигт тоглодог Decon Jeffries гэж нөхрийг аваад за мөн draft compensation буюу нөхөн олгорыг инхүү авч одоо ийм солилцоо боллоо. Тэгэхээр Anthony Towns гэдэг тоглогч оролцсон гэдэг утгаараа бас ойрын хэдэн жил болоогүй нэлээд том солилцоо боллоо. Ер нь ойрын үед солилцоо бол ер нь хийгдэх нь их ховор болчиход байгаа. Энэ ч гэсэн нэлээд олон янзын шалтгаантай. Гэхдээ би энэ шалтгааны талаар бол дараа нь эдис ранка гаргахтаа та бүхэндээ гоё тайлбарлаж өгье гэж бодож байна. За тэгээд энэ солилцооноос үүдээд Нью-Йорк Knicks баг одоо маш гоё боллоо гэж зүгээр өнгөцгөн дүгнэж болж байна. За мэдээж одоо Jalen Brunson, Hart, Anunoby за тэгээ Brooklyn Nets-ээс одоо Mikal Bridges-ийг авцсан байсан. За энэ дээрээс нэмэгдээд Anthony Towns ороод ирлээ. Ерөнхийдөө бол сул үйсэн төвийн байрал дээрх хүнийг тэгэд олчлоо гэж хэлж болохоор байна. Хэрэг өнгөрсөн үйлрэлийг мэдж байгаа бол Mitchell Robinson бэртсэн байсан. За сая ч гэсэн бас дахиж одоо бэртлийнх нь мэдээлэл гараад 12 сар за магадгүй он гартал талбайд гарахгүй гэж магадгүй гэсэн ийм одоо мэдээлэл бол гарцсан байсан. Тэгэхээр New York Knicks-ийн хувьд бол төвийн байрал дээр яах вэ гэдэг том асуултын тэмдэгтэй байсан. Рандалтай бол гэрээгээ сунгаагүй байсан гэдгийг би бас дахиад нэг сануулад хэлчихье. Тэгэхээр Рандалыг бол ер нь сольж явуулах нь бол ер нь ойлгомжтой байсан гэж бол хэлж болно. За тэгэхээр Anthony Towns-ыг харин одоо авсан явдал бол одоо энэ бүрэлдэхүүнийг л харал та тий. Энэ магадгүй NBA-гийн одоо хамгийн одоо шилдэг бүх байрлал дээр одоо юу гэдэг муу тоглогчгүй гэж хэлчихэд бараг буруутахгүй баг. Ийм одоо айхтар харааны тавтай болж гин гэж харж ин за яг сэлгээ гэдэг бол мэдээж өөр зүйл болоо явчихна л та. Тэгэхээр энэ дээр бол өнгөцгөө ингээ харахад бол яхаарахгүй Нью-Йорк Knicks хоцсон солилцоо хийлээ гэж дүгнэгдэхэр байна. За Minnesota Timberwolves харин ийм болж гин гэж харж ин би хувьдаа бол за Rudy Gobert, Garza хоёр бол яг цэвэр одоо хоёр төвийн тоглогч байгаа. За Reed одоо өнгөрсөн үйлрэл маш сайн байсныг бид нар мэднэ. Цоо шин үнэтэй гэрээг бас байгуулсан. За Randle Reed хоёрын хин гараанд гарах юм бэ гэдгийг бол мэдэхгүй байна. Би бол Reed-ийг одоо дахиад одоо юу гэдэг тийм өндөр үнэтэй гэрээ хийчихэд сэлгэнээс тоглоно гэж бол бодохгүй байна. За Randle одоо бас яах юм байгаа юм мэддэхгүй байна. Тэгэхээр жоохон сонирхолтой. Тэгээ эсрэг баг бас ямар байхаас хамаарч болж байна. Rudy Gobert-ийг сая одоо Францын шгшээ бол бас Олимпиор нэлээд одоо бага минутаар тоглуулсан тийм тохиолдол бас харагдаж байсан. За мөн McDaniels байгаа. Joe Ingles-ийг энэ баг авсан. За NBA-ийн драфтаас авсан Shannon Jr. гэж тоглогч байж байна. За хамгаалагчийн байрал дээр мэдээж Edwards. Ер нь энэ баг Edwards-ийн баг болж ийн гэдээ бас дүгнжихэд бас болж шít. Одоо бол ингээд 100% Anthony Edwards ингээд төлхүрийг атгууллаа. Anthony Towns одоо 9 жилийн багт байсан. Гэхдээ сүүлийн хэдэн үйлрэл бол Anthony Towns биш Edwards ирснээр энэ багийн одоо супер одон болсон гэхэд хэлцдэггүй л дээ мэдээж. За мэдээж DiVincenzo Edwards-ийн араас ус гарахаар
харагдаж байна. За Никел Александр Walker бас байгаа. Холбон тоглогчийн байрал дээр Conley байгаа. Гэхдээ тэд NBA-ийн драфтаас Rob Dillingham гэж энэ руки холбогчийг авсан. Тэр ер нь бол удахгүй энэ залуу холбогчийн дэлхүүрийг гартаа авах болов гэж би бол хараад байна. Нэг удахгүй байх. Conley-гийн хувьд бол мэдээж одоо 36 настай дахиад нэг 2-3 жил бол гайгүй тоглолцох байх. Гэхдээ мэдээж хувцас хөрөнөөс ахуулаад руки залууд их олон зүйлийг одоо юу гэдгийг өөрийнхөө мэддэг чадгаас ингээ хуваалцаад ингээ Rob Dillingham гэдэг энэ руки нэлээд одоо сайн туршлагатай тоглогчийн хараанд ингэж хөгжиж ингэж явах боломжтой харагдаж байгаа болов гэж харж байна. Тэгэхээр ер нь ирээдүйн Reed, Edwards, Dillingham гурвал байх гад байна уу да гэсэн зүгээр бодол байна. Би Rantley-ийн багт бол нэг удна гэж бол бодохгүй байна. Зүгээр Rudy Gobert-ийн асуудал яах юм байгаа гэдэг л сонирхолтой надад санагдаж байгаа. Тэгэхээр энэ солилцоонд оролцсон 2 гол тоглогчийн статистик үзүүлэлтийг ингээд би харлаа л да. Тэгсэн Randall бол Knicks-тэй байсан 5 үлрэлт 22.6 оноо 9.9 самбар 4.7 ассист. За тэгээ field goal 45%-тай. 3 удаа All-Star болсон. 2 удаа All NBA, нэг нь одоо 2 дугаар багт, нэг 3 дугаар багт. За Most Improved Player-ийн шагналыг одоо 2021 онд авсан. Anthony Towns-ийн хувьд бол 9 жил нэг багтаа байсан. 22.9 оноотой 10.8 самбар 3.2 ассист. Field goal нь Randall-аас бол хамаагүй илүүтэй. За 4 удаагийн All-Star, за 2 удаагийн All NBA. Гэхдээ All NBA нь болохоор хоёулаа 3 дугаар багт нэрлэгдсэн. Ийм амжилттай. Мэдээж шилдэг рукигийн шагналыг авч ирсэн. Ингээ аргаар нэг их ялгаа байхгүй юм шиг тий. Альж баг нь хөдсөн юм уу, яасан юм уу мэдэхгүй. Гэхээр ингэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр одоо сонирхолтой зүйл гарч ирж байна. Энэ хоёр тоглогчийн ялгаа гарч ирж байна гэсэн үг. Randall бол power forward. Anthony Towns бол мэдээж одоо сүүлийн 2 жил Rudy Gobert-ийг эртэл бол яг цэвэр нөр төвийн байрлалаар тоглосоор ирсэн тоглогч. Тэгэхээр төв дээр тоглож чадна. Нью-Йорк Knicks хэрэгтэй гэсэн үг. Anthony Towns, Rudy Gobert хамт бас нэг хорш чадсан уу? Мэдэхгүй шүү дээ. Яг өнгөрсөн үлрэлийн гайхалтай амжилтыг бид нар олон зүйлтэй ууж холбож болно. Гэхдээ Anthony Towns, Rudy Gobert хоёр хамтдаа бол бүр ингэж онц сайн байсангүй бол бас хэлэхэд хэцүү. Тэгэхээр энэ дээр энэ хоёрын ялгаа гарч ирж байна. Өндрийг мэдээж харж байгаа бах. 10 см-ийн өндрийн зөрүү. За stock average буюу одоо steal block-ийн average-ээр бол мэдээж Anthony Towns илүү. За defensive rating-ээр харин Randall илүү байгаа. NBA карьерт энэ их маш тийм сонирхолтой. Яг уу Anthony Towns-ийн байсан жилүүд Minnesota бол тийм сайн хамгаалалттай байгаагүй сүүлийн хэдэн жил хүртэл шүү дээ. Rudy Gobert-ийг эртэлчих юм уу да. Тэгэхээр энэтэй бас нөлөөтэй байж магадгүй. Тэгэхээр яг зөв хувь тоглогчийн хамгаалалтаар бол статистик харах юм бол Anthony Towns илүү, рейтинг харах юм бол одоо Randall илүү гэсэн хальт өнгөцгөн зүйл харагдаж байна. За холын зай шидэлт бол одооны засагсан хүмүүст бол маш чухал гэдгийг бид нар мэднэ. Холын зай шидэлтийн одоо хуваар харах юм бол Randall сүүлийн 2-3 жил бол огцом сайжирсан. Илүү олон удаа одоо холын зай шидэлтийн орлогыг бас гүйцэтгэж байгаа гэдгийг харж байна. 5.7 удаа шидэж 1.9-ийн амжилттай унагч байгаа бол Anthony Towns 4.3 удаа шидэж 1.7-ийн амжилттай унагадаг гэдэг. За true shooting percentage буюу одоо энэ те хундын зай шидэлт буддаа талбайд авж байгаа оноо чөлөө шидэлт, холын зай шидэлт гэдэг бүх шидлүүдийг аваад ингээд гаргаж байгаа энэ хуваар бол Anthony Towns илүү ер нь бол байгаа гэсэн ийм бас төр зураг харагдаж байна. Тэгэхээр ялгаанууд гарч ирж байна. Хоёр багт хоёуланд нь хэрэгтэй ч юм уу гэмээр ийм статистикч бас харагдаж байна шүү дээ ер нь бол. За энэ дээр одоо хамгийн гол одоо яагаад вэ гэдгийн хариулт нь гарч ирж байгааг та бүхэн харж болно. Ер нь бол Minnesota Timberwolves санхүүгийн хувьд илүү одоо хэмнэлттэй юм. Одоо NBA маань нэг хоёр дахь одоо нэг хязгаарыг гаргаж ирлээ шүү дээ. NBA-ийн өөрөө татвар гэдэг айхтар зүйл дээр. Энэ хоёр дахь татварт одоо энэ хэмжээнд хүрсэн багуудын хувьд бол их хүнд байдалд ордог ч гэдэг юм уу. Энд бол хүрхийг ер нь хүссэнгүй гэдэг утгаараа энэ одоо 8 хийсэн баг. Тэгэхээр Anthony Towns-ийн гэрээ бол 29 он хүртэл Randall-ийн гэрээ бол 26 он хүртэл ерөөсөө. За тэгээд авж байгаа цалингийн хэмжээ ч гэсэн одоо баг 20 саяын зөрүүтэй, 20 хэдэн саяын зөрүүтэй ийм байна л да. Тэгэхээр ерөөсөө энэ солилцоог бол Minnesota-гийн зүгээс бол Randall-ыг авахыг хүссэндээ бол биш. Anthony Towns-ийн үнэтэй гэрээнээс холдъё гэдэг шалтгаантайгаар ер нь сольж гин удаа гэж би бол хувьдаа харж байна. За хүмүүс ч гэсэн ихэнх нь ч гэсэн бас харахад ч гэсэн ойлгомжтой байгаа болов. Нью-Йорк Knicks-ийн хувьд бол all-in хийсэн баг шүү дээ.
Никсийн эзэн олон жил харамч явсан. Гэхдээ all-in хийхээр шийдсэн. Микал Бриджсийг авсан, Анунобит өндөр дүнтэйгээр хийсэн. Ингээ Энтони Таунсыг одоо авахар одоо ийм одоо өнөөдрийн солилцоог хийж ийн гэж би хөвдөө бол харж байна. Тэгэхээр энэ бол хоёр багийн хувьд нэг нь санхүүгийн хэмнэлтийг, нөгөөх нь аваргын төлөө явж байгаа гэсэн ийм хоёр одоо өөр зорилготой гэх юм уу. Гэхдээ Миннесотаг бас өөр зорилготой бол бас өрөөсгөл болно л доо. Гэхдээ яг хуу сагс өмгийн ур чадварын хувьд бол Энтони Таунсийн ирээдүйн мэдээж илүүдэл гэдэг утгаар нь бид харах хэрэгтэй. Тэгээ өнгөрсөн удирлын өнгөрсөн жилийн плей-оффт ч гэсэн Никола Йокичийн эсрэг Руди Гобер бүр баларсан шүү дээ нэг хэсэг. Тэгэхдээ Энтони Таунс бол маш сайн хамгаалж Энтони Таунсын өрнөлөө нэлээд сайн байсан гэдгийг бид нар бас онцлох ёстой болов. Ер нь хараад байхад. Тэгэхээр ийм одоо үндсэн одоо юу гэдгийг ийм хідэн шалтгааны үүднээс энэ солилцоо боллоо. Яг Нью-Йорк Никсийн хувьд бол гол харамсаж байгаа зүйл бол мэдээж нөгөө Донте Ди Винчензо байгаа болов уу гэж би харж байна. За Никсийн фэнүүдийн хувьд ч гэсэн одоо Ди Винчензо ямар хэрэгтэй тоглогч вэ гэдгийг бид нар өнгөрсөн үйлрэлд бол харсан. Гэхдээ Таунс төвдөр гараад ирнэ гэдэг чинь Хартенштайныг алдсан шүү дээ. Оквисэд алдсан. Хартенштайн бол Мичел Робинсны эзгүүд бол өөрийгөө эмбэ гэдгийг харуулад жинхэнэ одоо амьдралынхаа турш идэх мөнгөө өнгөд саяны одоо Оквисэдээс гэрээр олчиж байна л да. Би хөвдөө бол юу гэж бодож байсан бэ гэхээр Хартенштайныг авч үлдээд Анунобыг явуулах болов гэж уулан бодож байсан. Гэхдээ Анунобыг бол илүүд үдсэн, авч үлдсэн, Хартенштайныг алдсан. За одоо ингээд Энтони Таунсыг авч яана гэхлээр алсын хараа бол ийм л байсан юм байна. За алсын ч явах ойрын хараа. Тэгэхээр энэ өнгөрсөн оф сизны одоо хорилго бол өнөөдрийн энэхүү хорилцоогоор ингээд ойлгомжтой боллоо. Амжилттай ямар ч гэсэн Нью-Йорк Никс бол Eastern Conference-тэй за мөн мэдээж аврагын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой юм багуудын нэг боллоо. Boston Celtics-ийн бүрэлдэхүүн нэлээд олон жилээр бүгдээрээ гэрээгээ сунгацгаасан. Нью-Йорк Никс мөн адил олон жилээр гэрээгээ сунгацгаасан. За дээрээс нь Фили орж ирж болж байна. Филиг их гурвал бүгдээрээ тодорхой хэмжээнд энэ багтаа байх боломжтой. За энэ гурвын хооронд ингээд өрөнд бүсэд сонирхолтой өрсөлдөөн одоо үүсгэр л ийм одоо нөхцөл байдал болж ийн гэх юм уу да. Нью-Йорк Никсийн за хэлгээний тоглогчд төр бол одоо хэн багш Макбрайдыг тоглож байгаа. Хайз Макбрайдын хувьд одоо бол баг 6 дахь тоглож болох гэж байна уу да. Сэлгэнээс хамгийн дөрөнд гарч ирэх гэж байна уу да. Яг хөө Джейлен Брансон тэгж их амрахгүй ч гэсэн одоо Макбрайдын өрөөл бол их чухал болж байна. Магадгүй Макбрайдыг хаяа бас эсчгийн байрлалыг гаргаад Хартыг сэлгэр рүү шилжүүлдэг ч гэдэг юм ингээд одоо Нью-Йоркийг удирдах байгаа Том Тибидогийн хувьд бол олон янзын зүйлийг хийх боломжтой болж байна. За Тибидо гэснээс Тибидогийн удирдлагын дор Карл Энтони Таунс 16-аас 19 оны хооронд 3 улирал тоглосон байгаа шүү. Яг энэ 3 улирал тоглохдоо бол мань хүн бол хоёрт нь All-Star болсон. 25 оноо, 21 оноо, 24 оноо дундчилсан. Хоёрт нь нэг ч тоглолт өнжөөгүй. Тэгэхээр ер нь энэ хоёр бие бинийгээ сайн мэддэг. Энтони Таунс ер нь ямар шүү арга барилд тохирох тоглогч юу гэдгийг Тибс бол сайн мэдж байгаа. Яг тэрнээс хойш олон жил өнгөрчлөө л 19 оноос хойш. Гэхдээ тодорхой хэмжээнд энэ бол бас болохгүй гэдэг зүйл бас биш. Энэ бол илүү амжилттай эргэжих бүрэн боломжтой ийм одоо бүрэлдэхүүн ротейшн байж болох боломжтой гэж харагдаад байгаа. Тэгэхээр Энтони Таунсын хүчний товтлогчдоор тоглосон 2 жилийн энэ нөгөө туршилт ийхүү төгсгөл болж мань хүн буцаад нөгөө төвийн тоглогчийн байрал дээр ирж байна. Никсийн хувьд Мичел Робинсон он гараад ирнэ. За Мичел Робинсон ирсэн ирээгүй Precious Achiuwa сэлгэнээс бас гарч ирэх боломжтой. За Anunoby төвийн байрал дээр бас хаяа тоглочих боломжтой. Хэрвээ small тоглоё гэвэл. За Jalen Brunson-ы хувьд бол хамгийн одоо юу гэдгийг одоо статистикийн хувьд ч тэр за нөгөө тоглолтын арга барилын хувьд ч тэр их олон янзаар тоглох боломж одоо энэ хүний хувьд үүсэж гин удаа гэж би бас хараад байна. Тэгэхээр энэ ямар шүү байдлаар харагдах вэ гэхэлэр 5 out гэдэг довтлогоо байж болж байгаа байхгүй жишээлбэл. Ягаад гэвэл Энтони Таунс ч юм болохоор stretch 4, stretch 5 холын зай шидэлтийг одоо шидэх хоббитой дуртай тоглогч.
Би бол энийг шүмжилдэг байсан. Одоо бол энэ Knicks-ийн бүрэлдэхүүн бол маань хүн шийдэх ёстой, хийх ёстой. Тэгэхээр Брансонд бол бүх тоглогч нар 3-6-ын гадаа зогсчлоо гэж бодъё. Pick and roll-ийн хувьд олон янзын мисматч үүсэх боломж гарна. Эхний хамгаалагчийг Брансон эвдээд гараад ирэх юм бол хамгаалт хомогдох боломж өндөр. Хамгаалт хомогдох юм бол энэ тоглогч нарын хинлүүнч одоо юу гэдгийг нөгөө дамжуулалтаа гаргаад энэ дөрвөлээ холын зэн шидэлтийг унах бүрэн боломжтой тоглогч нар. Хамгийн гол асуудал Том Thibodeau ротейшныхаа 6-7 8 дахь тоглогч нарт хэдэн минут өгөх вэ? За заримдаа 9 дахь тоглогч гэдэг юм уу. Бид нар өнгөрсөн үеэр л харсан ш. Сүүлдээ Нью-Йорк Никс тоглох хөнгөө болсон. Улмаар хожигдсон. Индиана Пейсерсыг хожих бүрэн боломжтой баг байсан. Ачааллыг зарим тоглогч нарт хитрхи их өгдөг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хавн тоглогч бол тавуулаа ачааллыг бол хангалттай өрөх бүрэн боломжтой тоглогч нар. Антони Таунс тэгж их бэртдэггүй бас гайгүй. Яг уу 22-оос 23 оны үлрэл 29-ийн тоглолт тоглосон. Бас бэртэлтэй байсан. Өнгөрсөн үлрэл бол 62 тоглолт тоглосон. За тэрнээс өмнө бол ер нь бол гайгүй дээ. Тэгэхээр энэ ачааллын хуурилтыг тэр сэлгэнээс гарч ирэх тоглогч нарт хэр их минутаар өгөх вэ гэдгийг л би хармаар. Тэгэхээр яг багийг ингээд судлаад одоо Эдис ранка гаргахтаа би мэдээж энэ багийг хааны газар бичнэ. Эдис ранк гэснээс энэ солилцоо болж ээж би одоо Эдис ранка дахиад өөрчлөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр Эдис ранкига бас одоо бүх багуудыг үлрэлийн өмнө та бүхэндээ гоё танилцуулаад явна. Энэ контент маань эх 7 оноос ороод эхэлнэ. Багууд маань одоо яг бэлтгэлдээ гарч байна. Сая одоо багууд ямар ч үсэн цуглаад бүгдээрээ цуглалтандаа ирээд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаад ярилцлага өгөөд зураг авахуулаад ингээд үлрэл маань албан бусаар ингээд эхэлчлээ. Одоо эх 7 хоногоос багууд бэлтгэлдээ гарна. За тэгээд 10 дугаар сарын ихээр эхний 7 хоног дотор призисийн тоглолтууд эхлэх байгаа. Тэгэхээр Эдис ранкийн хувьд бол мэдээж бүх багуудыг ярихдаа нэлээд дотор нь хууж төнхөж гаргаад дээрэс нь би баг болгоныхоо маань асуултыг тавиад өнгөрсөн үлрэл бас ямар юу болсон юм бэ гэдгийг бас ерөнхийд нэг өгөөд ингээд их гоё контентыг гаргана. Тэгээд явандаа бол чадвал амжуул эдийн өдөр болгоны тоглолтуудыг гоё базаад одоо энэ YouTube-ийнхаа суугаар та бүхэндээ хүргэжээ гэж бас бодож байгаа. Тэгээд ямар ч хамт байгаараа тэгээд энэ солилцоонд би бол Нью-Йорк Никсийг өнөөдөртөө очлоо гэж хэлмээр байна. Антони Таунсийн солилцоо үр нөлөө хэрвээ бүтлгүүтээд Нью-Йорк Никс хүссэн аврах цолонтой хүрч чадахгүй болох юм бол Антони Таунсийн үнэтэй одоо юу гэдэг тэр гэрээнээс салж чадсан Миннесота магадгүй энэ солилцоо бас хоцсон байж байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэрийг бол цаг хугацаа харуулна. Жохон бөөрийнхээ хариулт хэлчлээ. Гэхдээ өнөөдөртөө би бол Нью-Йорк Никс хоцсон сагсан бөмбөгийн үед их сонирхолтой өрсөлдөөнийг улам ширүүн болгосон. Бостон Селтикс өрсөлдөж гарч ирлээ. Өмнө байгаагүй гэж би хэлэхгүй л. Гэхдээ Бостон Селтиксийн яг тэр ротейшны тоглогч хоорондоо алцахад бол Нью-Йорк Никс бол нэг нэлээд хэдэн алхам нөхөд очичлоо гэж харж байна. Тэгээд дээрэс нь NBA-гийн хамгийн том зах зээл, Америкийн хамгийн том хот, хамгийн том зах зээл, дэлхийн хамгийн том хотуудын нэг Нью-Йоркийн сагсан бөмбөг одоо NBA-гийн аврагын одоо авраг авах хэмжээний хэмжээнд яригдж эхэлсэн ийм үлрэл өнөөдрөөс албан ёсоор ингэж эхэлж гинүү да гэдэг ийм дүгнэлтэнд эцсэнд нь хүрж байна. Ингээ Нью-Йорк Никсийн фануудад бол бүгдээрэнд нь баяр хүргэе. Багтай нь эхний 1 2 3 дотор л ер нь ихэнх ранк дотор бичигдэх баг. Яг зөгцөл юу болох юм бэ? Бид нар тэрийг бол үлрэл эхлэхээр мэднэ. Ингээд хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Ямар ч үсэн энэ солилцоо маань NBA-гийн шинэ үлрэл эхлэх тэр нэг одоо ойлголтыг нэг юм өдөөж өглөө гэх юм уу та. Тэ. Нэг юм сэргээж өглөө NBA-гийн фэнүүдийг. Би сая нэг гэсэн нилээд хоног амарцсан байсан. Тэгээ одоо бүр NBA-гээ ухмаар санагдлаа. Эдис ранка гаргамаар санагдлаа. Ажилдаа ормоор санагдлаа. Ингээд гоё ирч хүчийг авлаа. Гой контентуудыг та бүхэндээ өргөн. Тэгээ мэдээ subscribe дараарай. Хамт үзсэн бүгдээрэнд нь баярлалаа.
эх 7 энэ 7 хоног гэхэд би та нартайгаа бас өөр сонирхолтой спортоос өөр хянотой холбоотой бас контентээр уулзъя гэж бэлтгэл ажиллая гэдэг 1-2 дугаарыг бас бичсэн байгаа шүү. За гэх мэтлээ ингээд зөндөө юм уу тийм ингээд ямар ч үсэн хамт байгаараа спортын удирдлууд маань ингээ гоё эхэлсэн явж байна. Үзэхэд сонирхолтой, битлэхэд сонирхолтой, ярилцахад сонирхолтой. Ингээд эмбигийн шинэ удирдал удахгүй эхэлнэ. Маш том солилцоогоор бид нарыг одоо босооч сэрээч гэж биднэрт дохио өглөө. Одоо ингээ ярддаг зүйлээ буцаад хий та ингээ жоо ярьж мураад ерөөсөө үг мүг орж ирэхгүй монгол хэлээ баг мартаад байгаа юм уу хайшаа. Тэгээд хамтаасаа бүгдээрэд нь баярлалаа. Бүтэн тоглолт гэдэг контент маань хаяада ер нь үргэлжлээд явах бах. Би ер нь 7 хоногийнхаа хуваарийг бүгдийн сайхан гаргачихъя гэж бодож байгаа. Тэгээд бүтэн тоглолт Ediz rank за мэдээж мэдээлэл хүргэсэн юм одоо булан гэх юм уу юу гэх юм. За тэгээ өдөр болгоны тоглолтуудын таймыг ингээд бүгдийн тав хүндээ базаад 7 хоног бол хүргэжээ гэж бодож байгаа шүү дээ. Subscribe дараарай, лайк дараарай. Хамт байсан бүгдээрэд нь баярлалаа. Дараагийнхаа шинэ контентээр эргээд уулзлаа. Түр баяртай. Bye bye.